Иргэн музикч та бүгдийнхээ амраг айлтгая. Батлан хамгаалах салбарын эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлыг багслан үзүүлдэг эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ өдрүүдэд нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх генерал Брами Диов Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсаас нэгдсэн улсны байгууллагын ихийг сахиулах ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт ярилцлага хийхээс гадна дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагчдыг нэгтгэсэн хааны ирэл 2023 инхийг дэмжих ажиллагааны олон улсын хэрэн сургуультай биечлэн танилцах юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх генерал Брами Диов зэвсэг түвшний жанжин штабын даргын урилгаар Монгол улсад албан ёсны ажил хийж байна. Түүнийг Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга бригадийн генерал Гамбимб хүлээн авч уулзлаа. Эрхэм генералыг төрийн хүндэт харуул угтан авч зэвсэг түвшний жанжин штабын удирдлага бүтцийн нэгжийн дарга нар төрлийн цэргийн командлын удирдлагууд угтан авч албаны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Монгол улсын зэвсэг түвшний цэргийн албаагчдын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн болон өнөөгийн байдал цаашдын оролцоо ач холбогдлын талаар санал солилцлоо. Зэвсэг түвшний жанжин штабын дарга хэлэхдээ Монгол улсын зэвсэг түвшин 2002 оноос эхлэн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд энхийг сахиулагч цэргийн албаагчдаа илгээн дайны дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулж үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа талаар дурдаад энхийг сахиулах ажиллагаанд оролцоо цэргийн албаагчдын чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн цэргийн зөвлөх генерал Брами Диов хэлсэн үгэнд Монгол улсын энхийг сахиулагчид нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд бусад улс орны энхийг сахиулагчдаас мэргэжсэн байдал, сахилга бат, тэсвэр хатуужил, хичээл зүтгэлээрээ манлайлж, тавигдсан үүргийг амжилттай биелүүлэхэд зэвсэг түвшний удирдлагад талархал илэрхийлээд цаашид танаа улсын энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд нэгдсэн үндэсний байгууллага үргэлж талархан дэмжих болно гэсэн юм а. Генерал Брами Диовын албан ёсны айшлал 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилнэ. Монгол улсад 19 дахь жилдээ явагдаж байгаа хааны ирэлт 2023 энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн явц байдалтай танилцж, тус сургуулийн хаалтын арга хэмжээнд ч оролцох юм а. Дэлхийн 26 орны цэргийн албан хаагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэсэн хааны ирэл энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Монгол цэрэг энхийн үлсэд хувь нэмрээ оруулж эхэлсний түүхт ойтой зэрэгцэн зохион байгуулагдсан. Тус сургууль нь өнөөдөр бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хэмжээний сургууль болон өргөжөж энэ жилийнхэн сургуулийн бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Энэ өдрүүдэд Монгол улсын зэвсэг түвшин Америк нэгдсэн улсын номхон далай дахь хуриа замын цэргийн командлал хамтран жил бүр зохион байгуулдаг хааны ирэл 2023 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус сургуульд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагчид оролцож бүс нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд хэрхэх талаар нэгцэн ойлголтод хүрч байгаамаа. Тодорхойлбол тус сургууль нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Энэ жилийн сургуулийн тухайд бүгд найрамдах Лаос ард улс болон бүгд найрамдах Турк улс анхудаага цэргээ илгээж оролцуулж байгаагаараа онцлог. Сургалт командир штабын сургууль, салаатын хээрийн сургууль чадварыг нэмэгдүүлэх 3 үндсэн сургалтаар зохион байгуулагдаж байгаамаа. Салаатын хээрийн сургуулийн хувьд хичээлийн 9 цагт нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүсдэг бодит цагийн байдал дүүцүүлэн хичээл сургуулаа зохион байгуулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн штабын төлөвлөлт хэрхэн хийдэг вэ тийм. Цэргийн байдал үүсвэж ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ энэ талаараа сургалтуудыг ерөнхийдөө төлхөө оруулж олон улсын бусад орнуудын холдсож байгаа зорилгоч нараас сурах мэдэх зүйл бол их байна. За манай энэ цэг болохоор байлдааны талбарт шархтанг татан гаргах ажиллагааны цэг байгаа. За энд өнөөдрийн байдлаар Солонгос улсын салаа оролцож байна. За энэ цэг дээр маань болохоор байлдааны одоо яг галын шууман дээр шархтанг татан гаргал тэндээ яг арга хэмжээ аваад татан гаргаад аюулгүй газар авчираад ямар арга хэмжээ авах уу? Энэ бол зөвхөн эмнэлгийн бус одоо өөртөө болон нөхөртөө анхны тусламж хэрхэн үзүүлэх талаарх
тийм анхны тусламжийн цэг байгаа. Яг одоо энэ манай цуваны хамгаалалт хичээлийн дадлага явагдаж байна. Энэ дээр одоо ажиллагааны газар орон дээр түгээмэл тохиолддог хууль бус шалган нэвтрүүлэх хэсэг. Одоо тухайн орон нутгийн одоо хууль бус хэсэгт бүлэглүүд цуваны хөдөлгөөний саад учруулах дэдээс дотор авах зорилгоор хууль бус шалгааны үйл ажиллагааг явуулдаг. Тэн дээр одоо хэрхэн тухайн шалган нэвтрүүлгээр давах вэ? Тэгээд тохиролцох уу, эсвэл тохиролцоод хүчиглэж гарах уу гэдгийг одоо дадлагаар хийж үзэж байна. Энэ удаагийн сургууль олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байгаагаас гадна Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны бүтцийн нэг болох цагдаагийн бүрэлдэхүүний төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэдгээр төлөөлөл нь өмнө нь бүгд найрамд Өмнөс Удаан улсад явагдаж байгаа Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын цагдаагийн албан хаагч нар юм а. Түүнчлэн гар хийцийн тесрэгч дэлбэрэх төхөөрөмжөөс хамгаалах түүний эсрэг арга хэмжээ авах талаар мэрэгшсэн олон улсын багш нар хамтран сургалтыг зохион байгуулж байна. Миний хувьд бол миний хариуцсан гарын чин тесрэг төхөөрөмжийг одоо энэ хээрийн байлдааны газар онд яаж илрүүлж одоо яаж аюулгүй болох уу те ямар шохон байдлаар таних уу нүдэрээ яаж олж таних вэ? Олсон тохиолдолд яаж илрүүлэх юм, тэрийг яаж тодлох юм, хэрхэн яаж тэмдэглэх юм бэ гэдэг энэ асуудал одоо тэгээ яаж хэрхэн миний хайх вэ гэх те багж ашиглах уу, нүдэрээ хайх уу, гараараа тэрх үү, ямар үед нь хэрхэн яаж ажиллах вэ гэдэг байдлаар одоо тийм байдлаар зааж. Хааны эрэлт 2023 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь тэртээ 2003 онд хоёр талын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хэлбэрээр эхэлж байсан бол өнөөдөр Амхан далайн бүс нутаг дахь энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр зохиогдож байгаа томоохон сургуулийн нэг болон 20 дахь удаагийн сургалтаа ийхүү амжилттай зохион байгуулж байна. Зэвсэг түвшний малын суурь буюу Хинтээ аймгийн Дэлгэр хаан суманд байрлах Зэвсэг түвшний 232 дугаар ангийн төрийн торгон сүрэгт Монгол адуу нийгэмлэгээс мал сүргийнхэн өнгө цусыг сэлбэж тоо толгойг нь арвижуулах зорилгоор шарга цусмын азраг адууг нийлүүллээ. Их эзэн Чингис хаанаас өвлөгдөн ирсэн адууны дээд цус шарга адуун сүрэг нь төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд голлох үүрэгтэйгээр оролцдог юм а. Буянт мал сүрэг бол манай ард түмний үнэтерд нь манай улсын үндэсний баялаг юм а. Мал аж ахуй бол олон мянган жилийн турш нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын үндэс, улс орны хөгжил дэвшлийн суурь, тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнд баталгаа болж ирсэн уламжлалт салбараа. Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агарын онцлог тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжин эзэмшиж Монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн баялаг түүхтэй. Тэр дундаа Монгол адууны шандас, зориг төвчээр эдлэгээ унлаг даах чадвар онцгой сайн байдаг. Тийм ч учраас Монгол түмэн адууга дээдлж, өдгөө төрийн сүлдэндээ залж хүндлэн дээдлсэн ард түмэн. Тэгвэл Монгол адуу нийгэмлэгээс санаачлан түмэн сүрэг төслийг эхлүүлэн төрийн торгон сүрэгт шарга цусмын азраг адууг бэлгэлсэн юм а. Одоо Монгол адуу нийгэмлэг Монголынхаа төрийн ёс уламжлалыг хүндэтгэж, төрийн одоо энэ ёслолын ялангуяа морьтой гүйцэтгэх ёслолын арга хэмжээнд хувь нэмрээ оруулахаар нийгэмлэгээрээ ярьж шийдвэрлэж Сүхбаатар нутгаас адуун сүргийнхээ бэлчээрээс онгон одоо энэ сайхан байглаасаа адуун сүргийнхээ дээжийг одоо бэлгэлж байгаа маа. Энэ бол хурдан удмын азрах. Сэнгэлийн саарл азрахтай энэ тэнцүү уралдаж байсан энэ цээлийн сангийн аж ахуйд одоо эд уралдаж байсан шарга азрахны төл хурдан удмын азрах. Тэгээ энийг бол одоо чин сэтгэлээсээ төрийнхөө сүлдээ хүнэлж төрийнхөө торгон сүрэгт бид нар хувь нэмэр болох, төрийнхөө торгон сүргийг өсгөн арвижуулах, үргэлж өнгө цэстэй байлгах энэ чин сэтгэлийн үүднээс одоо хандаж, ерөнхийлөгч хандаж ингээ энийг бол хүлээж авч яваад бид их баяртай байгаа. Ер нь адуу гэдэг юм бол Монголын өв соёлын эцэг нь. Нүүдлийн соёлын үндэслэл Монгол адуу. Монгол адуу гэдэг юм 65 сая жилийн дэртээ Дөө Азийн өндөрлөгийн бүст үүссэн. Энэ Монголын нутагт үүссэн. Монголын одоо адуу. Энийг манай өвгдөөс одоо гаршуулж гэршүүлсэн. Тэгээд одоо хойч үе бидэндээ одоо өвлөж үлдээсэн ийм их том буян. Монгол түмэн хүн нүгрэн тулгар төр их Монгол улс үндэсний их баяр цэнгэл наадам ардын хувьсгалын түүхэн их огоо тохиолдуулан жил бүр 93 наадмаа өргөн дэлгэр зохион байгуулан тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү төр төсний хүндэтгэлийн ёслол морьтой гүйцэтгэх ёслол голлох байр суурийг эзэлдэг юм.
Тодруулбал төрийн 9 хөлт цагаан туг, цагаан сүлдийг хүндэтгэлийн байранд залах, бүх зэргийн их хар сүлдийг цэнгүүлэн тайлах ёслол зэрэгт шарга зүсмийн адууг хөлгөлдөг ёстой. Шарга зүс бол адууны дээд зүс хэмээн бэлэгдэж, эзэн Чингисээс улбаатай их 8 ширгагийн удам өгшил хэмээн хүндлэн дээдэлдэг. Тийм ч учраас төрийн торгон сүрэгтэй азар гадуу нийлүүлсэндээ Монгол адуу нийгэмлэгийн удирдлага хамт олон сэтгэл өндөр байна. Би угаасаа төрийн зэтгэлтэн одоо төрийн алба хашсан ажилтан хүн. Тийм учраас төрийнхөө торгон сүрэгт өөрийнхөө адуун сүргийн дээжээс удам судар сайтай идэр залуу шарга морио бэлгэлж байна. Энэ шарга морио маань бас төрийн албанд одоо надыг үргэлжлүүлэн албаа хаах одоо болж байгаад хувьдаа их баяртай байна. Ингээд торгон сүрэгтэй нийлүүлж байгаа энэ одоо адуун сүргийн маань дээж төрийнхөө албыг амжилттай сайн залгуулж төмөн олондоо хүчөө өргөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ бол төрийн сүлд ард түмний ивэнд эдэлж байдгийн нэг илэрлэж бод үзэж одоо шарга зарга өнгөж үсэтэй шарга зарга дандаа шаргагүй оног гаргадаг хөрөнгөө шаргадаа шарга оног гэдэг ингээд шарга моргээд нийлүүлж байгаа. За энэ бол манай төрийн сүлдийг илэрхийлсэн төрийн сүлд хямар болсон манай цагаан сүлдний ийг авч явдаг торгон сүргийн одоо шарга мордыг бүрдүүлэх энэ төв нэмэр оруулах ийм зорилготой юм. Энэхүү арга хэмжээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд зохион байгуулагдсан юм. Адууг зэвсэг түвшний жанжин штабын материал техникийн газрын дарга хурандаа төвшөнтөр, зэвсэг түвшний 232 дугаар ангийн захирагч Дэд хурандаа Батчир, тус ангийн захирагчийн орлогч Малын зүрийн дарга Ахмад Бямбнар хүлээн авсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн Эвелдор ирэх 9-р сард төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган зохион байгуулагдана. Түүнийг өгтөн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Батлан хамгаалах яам болон түүний харьяа байгууллагуудын төслөгчөөс хушууцолтой 35 хүртэлх насны залуу офицеруудын дунд залуу офицеруудад тулгамдж буй асуудал сэдвт хилцүүлгийг зохион байгууллаа. Тус хилцүүлэг нь залуу офицеруудын манлайлах, мэргэжлэр бахархах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд болон тулгамдж буй асуудлуудыг тодорхойлоход чиглэгдэжээ. Өнөөдрийн уулзалтын хүрээнд одоо залуу офицерууд тулгамдж буй асуудал гэсэн сэдвээр санал асуулга явууллаа. За нэг 3 одоо асуудал дээр залуучууд их санал бодлоо илэрхийлж байна. За нэгдүгээрт бол офицер алба хаагчдын маань цалин хангамж. За хоёрдугаарт бол алба хаагчдын маань орон сууцны асуудал. За гуравдугаарт бол одоо танил талаараа албан шил дэвшүүлэх асуудал. Эдгээр 3 асуудлыг ерөнхийдөө офицерууд хөндөж санал бодлоо илэрхийлж байна. Тус хилцүүлэгт Батлан хамгаалах яам болон харьяа байгууллагуудын 100 гаруй залуу офицер оролцсон юм а. Хилцүүлгийн үр дүнд залуу офицерууд тулгамдж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэх талаар тэдний санал хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм а. Төрийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг угтаад зохион байгуулж байгаа ийм арга хэмжээ. Одоо ингээд салбар болгон Батлан хамгаалах салбар, хууль зүйн салбар, за мөн бусад хүчний байгууллагууд маань ч гэсэн яг энэ дид хилцүүлгүүдийг зохион байгуулад, за үүнийхээ үр дүнд бидэнд тулгамдж байгаа тий одоо нэг мөрдөлтөй албаа хаагчд маань тулгамж байгаа. Тэр нийтлэг тулгамж байгаа асуудлууд нь салбарын онцлогоос шалтгаалаад тулгамж байгаа асуудлуудаа нэг дуутаагаар хоорондоо хилцэж бас гарц шийдлээ хамтдаа хилцээд энийг бас нөгөө шийдвэр гаргах төвшний алба хаагчд те дарга цэрэг одоо энэ улсын хуралж үт юм уу засгийн газар бүх хүмүүст ингэж хүргэж ажиллахаар бид нар ингэж ажиллаж байна. Манай улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг гэсэн тоон судалгаа бий. Түүнээс өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй албан хаагч төрийн тусгай албанд ажиллаж хөдөлмөрлөж байгаагаас 21 орчим хувь нь залуучууд багмаа. Төрийн тусгай албан тодорхой шаардлага шалгууртай дийлэнх бүрэлдэхүүнийг залуучуудаар бүрдүүлэх учиртай онцгой алба юм. Тиймээс бүрэлдэхүүний салшгүй нэг хэсэг болсон залуу офицеруудыг дэмжиж тэдний албандаа ихтгэл үнэмшилтэй доктор сууршилтай ажиллаж хөдөлмөрлөх боломж нөхцөлийг дээшлүүлэх нь Батлан хамгаалах салбарын нэн чухал тулгымцсан асуудлын нэг болоод байгаамаа.
2022 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдсан програм хангамж инженер, график дизайнер, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн болон энэ чиглэлүүдээр ихтэй сургуулиудад суралцаж байх хугацаанд цэргийн албанд татагдан алба хааж байгаа 6 цэргийн албан хаагч яг одоо зэвсэг түвшний програм хангамжийн төвд мэргэжлийн дагуу ажиллаж байна. Ийхүү хугацаат албаны дайчид эзэмшсэн мэргэжлэрээ Батлан хамгаалах салбарын мэргэжлийн офицер ахлагч нарын игнэн дэвшин ажиллаж байгаа сайн жишээг үзэгч танд одоо үзүүлье. Монгол улсын үндсэн хуульд 18-аас 25 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаана гэж заасан байдаг. Иргэний цэргийн үүргээ биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэн шаваа зэвсэг түвшний нэгтгэл ангиудын зарим хугацаат цэргийн алба хаагчид ахлагч офицерын игнэн дэвшиж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Тодорхойлбол зэвсэг түвшний 189-р удирдлага хамт олонны санаачилгаар програм хангамжийн инженер, график дизайнер, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн болон энэ чиглэлүүдээр ихтэй сургуульд суралцж байх хугацаанд цэргийн албанд татагдсан алба хааж байгаа залуусаас сонгон шалгаруулалт хийж 6 хугацаа цэргийн алба хаагч зэвсэг түвшний програм хангамжийн төвд ажиллаж байна. Ингэхдээ хугацаа цэргийн алба хаагчдтай нэгтгэл ангиудын дунд мэргэжлийн судалгаа явуулжээ. Орон нутгийн болон Улаанбаатар цэргийн хүрээний ангиудаас нийт 50 орчим хугацаат цэргүүд сонгон шалгаруулалтад оролцох өөрийн хүсэлтэд илэрхийлсэн юм. Эдгээрээ сонгохдоо цэргийн алба хаагч бүртээ нэг бүрчлэн ярилцаж онлын мэдлэгийн шалгалт авчээ. Цаашлаад зэвсэг түвшинд 2 сэтгэлээр тууштай ажиллах чин хүсэл эрмэлзлийг нь үндэслэн хугацаат цэргүүдийг сонгосон байна. За ерөнхийдөө мэргэжлийн хувьд бол одоо манай програм хангамжийн төвд маш хэрэгтэй. Өөртөө ч гэсэн маш сурч хөгжиж байна. За бас манай төвийн ажилтч гэсэн маш их одоо тус дэм болж байна. Энийг бол би маш их үр дүнтэй ажил болж байгаа гэж бодож байгаа. Зэвсэг түвшний програм хангамжийн төвд ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байгаа хугацаат цэргүүд төвөнхий ажилд гар бие оролцсон амжилттай ажиллаж байгаа тухай удирдлагууд онцоллоо. Тус цэргүүд зэвсэг түвшний тэг 15, тэг 32, 120, 327 дугаар ангиудаас сонгогдсон юм а. Хугацаат цэргүүд нь өмнө Монгол улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, Дархан уул аймагт суралцж байсан 1-ээс 3 дугаар дамжааны оюутнууд гинэ. Харин байлдагч төлгөөний хувьд Итүүгийн их сургуулийг төгсөж боловсролын бакалаврын зэрэг эзэмшжээ. Эдгээр залуус одоогийн байдлаар зэвсэг түвшний инхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцож байгаа цэргийн алба хаагчид зориулсан тусгай програмын нэвтрэх хэсгийн шийдэл зэвсэг түвшний судалгаанд ашиглах блокчейн технологийн баг зэрэгт амжилттай ажиллаж байгаа юм а. Цэргийн албанд 2022 оны 2 дугаар үеэр татагдсан 932 дараа ингээд алба хааж байгаа. Хувийн сургууль сурдаг, энэтхэгийн их сургуулийн сургууль сурдаг. График дизайны оюутан. Тэгээ одоогоор бол график дизайны Adobe 4-5 програм дээр ажилладаг байсан. Жилийн хугацаанд л програмуудыг сурсан. Тэгээд зэвсэг түвшинд хүрж ирээд алба хааж явах хугацаанд 180 дугаар ангиас сурч ирж шалгалт аваад програм хангамжийн төвд ажиллах саналыг аваад одоогоор ажиллаж байгаа. 180 дээр ингээд хурж ирээд Photoshop, Illustrator, Premiere, After Effects гэсэн 4 програм дээр голчлоо ажиллаж байгаа. Тэгээд Illustrator програм дээр бол одоогоор 2 лого хийсэн байгаа. SWOT-ын лого, програм хангамжийн төвийн логог 2 лого амжилттайгаар дуусгасан байгаа. За одоо би энд ажиллах хугацаанд Corel Draw, Illustrator, Photoshop өөрөө нэмж Krita гэдэг 2D animation тийм програм дээр одоо өөрөө хуваараар ажиллаж сурж байна. Өөрөө илүү нээж хөгжүүлж чаддсан байна. Хугацаат цэргийн албанд хувь хүн бүхий талаар сурч хөгжих, өөрийн эзэмшсэн мэргэжлийн ур чадвараа ахиулах, түнчлэн ахлагч офицерын игнэн дэлсэх бүрэн боломж байдаг юм а. Мөн сурч буй ихтэй сургуультай цахим хэлбэрээр үргэлжлүүлэн суралцах, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдах, авто жолооны курс суралцах зэрэг олон төрлийн боломж бүрддэг. Энэ сайн жишээг 2022 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдсан хугацаат цэргүүд батлан харууллаа. Би одоо Дархан уул аймагт мультимедиа Дархан өргөө сургууль мультимедиа ангиар 1.5 жилээр сураад суралцах явцдаа нааш ирсэн. За одоо энд байх хугацаанд би одоо өөрийгөө бүрэн нээж хөгжүүлж одоо ингээд ажиллаж чадчихна. За миний хувьд энд яг ирээд юун дээр ажиллаж байгаа тэрбум мод төсөл дээр прожект дээр ажиллаж. Би үгүй багаас л цэргийн хүн болох мөрөөдөлтэйсэн. Тэгээ хобби гэхүүдээ нөгөөдөө програм хангамжийн мэргэжлэрээ сурахаас илүү нэг цэргийн батлан хамгаалалтад орох хүсэлтэй байсан. Тэр нь бүтэлж чадаагүй. Тэгээд хоёр дахь мэргэжлээ сонгоод тэгээд эндээсээ уламжлаад цэргийн угаар явж болох юм байна гэдэг боломж нь гарч ирсэн.
Хугацаат цэргийн алба бол иргэний журам дүүрэг төдийгүй эр хүний хаавал зохих амьдралын их сургууль юм а. Залуус та бүхэн өөрийгөө хөгжүүлж зорилготойгоор хичээж албандаа хандах хандлагаа зөв эхлүүлсэн бол удирдлага хамт олон мөр зэрэгцсэн албааж байгаа онжуудын тусалцаа дэмжлэгч ихээхэн түлхэж өгнө. Цэргийн албааснаар хувь хүн оюун санааны болон бие бэлдрийн өв тэгш хүмүүжлэлтэй болохоос гадна төлөвшил, альваад хандах арга ухаан, үзэл бодол эргээр тэлдэг гэдгийг цэргүүд хэлж байна. Ерөнхий маш боломжтой нээлттэй бидэд одоо интернет бэлэн байгаа. Бидэд YouTube-ээс ерөнхий дийлэх юмудаа үзчихдэг. YouTube дээр, Google дээр ерөнхий хичээлүүд байдаг. Бидэд ингээд сурах боломжтой. Би одоогоор бас өөрөө бас давхар нэмж програмуудыг судалж байгаа. YouTube-ээс Yamaha хажуугаар өөртөө хэрэгтэй гэсэн анимашны програмуудыг сурж байгаа. Би ерөнхий бас график дизайн тал руугаа видео эдит 2D анимашн, 3D анимашныг их сонирхдаг. Анхнаасаа тэгж бодож орж ирсэн. Тэгээд давхар өөрийгөө хөгжүүлээд юмаа сураад бас юмнуудаа хийгээд илүү өөртөө автаад игээл явж байгаа да. Би урд нь цэргийн албыг ер нь хүнд хэцүү л гэж боддог байсан дөө. Тэгэл энд ирэх хугацаанд бол цэрэг бол тэгэл нэг бол хүнд биш юм байна дөө. Тэгэл дэвсгэр суухыг суудаг юм байна. Тэгэл ерөн хувь хүний хөгжлийн талаар ерөн зааж зөвлөхийг ойлгож байна да. Энэхүү ажил арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 2 сарын хугацаа өнгөрчээ. Санаачлан хэрэгжүүлсэн ажил нь бүтэмжтэй байж, эргээд үр дүнгээ өгч, ажил урагштай явж байгаа талаар Зэвсэг түвшний 189-р ангийн захирагч Дэд Хурандаа эренчинд орж хэлсэн юм. Хугацаа цэргүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг үнэлж, албандаа зохих хэмжээнд ашиглах нь бид бүхний ажилд тодорхой хэмжээний тус нэмэртэй байгаа талаар онцоллоо. Зэвсэг түвшний програм хангамжийн төвд хугацаа цэргийн албаагчдыг түрүү албаа хугацаанд нь үндсэн мэргэжлийн дагуу энэ програм хангамжийн шийдлүүдийг хийх, програм хангамжийг хөгжүүлэх энэ ажилд татан оролцууллаа. За эдгээр энэ ажил маань одоо хэрэгжээд 2 сар гарангийн хугацаа үндсэндээ өнгөрсөн байна. За энэ 2 сарын хугацаанд манай сонгогдсон цэргийн албаагчид маань энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтын програмын логин хэсгийн бүрдэл, за мөн тэрбум мод хөтөлбөрийн програмд одоо нэмэлт сайжруулалт хийсэн. За мөн одоо график дизайны чиглэлээр хийсэн нэлээдгүй ажлууд нь үр дүнгээ эхнээсээ өгж байна. Зэвсэг түвшний програм хангамжийн төвд ажиллаж албан үргээ нэр төртөө гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл, сэтгэлээр шингэн итгэвх санаачлагтай байгаа хугацаанд цэргүүд ирээдүйн шинийг санаачлагч, ахлагч офицерууд та бүхэнд амжилт хүсье. Батлан хамгаалах бодлого зорилт Зэвсэг түвшний үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах үндсэн хөтлөгч хүч нь мэргэшсэн хүний нөөц юм а. Тэдгээр боловсон хүчнийг 100 гаруй жилийн түүхэн замналтай үндэсний Батлан хамгаалахын их сургууль бэлтгэн төгсгөж хүний нөөцийн залгамж халааг өргөжлүүлдэг юм. Энэ онд тус сургуулийг төгсөж Батлан хамгаалах салбартаа офицерын албан тушаал томилогдох төгсөх курсын сонсогч нарын төлөөлөлтөй үзэгч таныг одоо уулзуулъя. Тэд 4 жилийн хугацаанд сурч мэдсэн цэргийн хэргийн мэдлэг боловсролын талаар ийхүү ярьж байна. Намайг Лавсрынгийн Санжаасрын гэдэг. Би Завхан аймгийн их улс суманд төрж өсөж 2019 онд 12 жилээ төгсөөд эсэлтийн ерөнхий шалгалтаараа үндэсний Батлан хамгаалах сургуулийн ерөнхий зэрэг хогтанкын команд гэсэн хуваар авч орж ирсэн. Намайг Төрмөх хөвгтө Баасанжаа гэдэг. Би үндэсний Батлан хамгаалах сургуулийн 4-р курсын сонсогч. 2019 онд анх үндэсний Батлан хамгаалах сургуулийг эсэж орж исэн. Цэргийн холбооны инженери мэргэжлээ. Одоо ингээд хэдхэн хоногийн дараа төгслөө. Анх намайг ахлахын гээд байхад манай ах цэргээс халагдаж ирээд цэргийн хувцас өмссөн бүр айгүй гоё харагдаад. Цэргийн үеийн байд юм байна да. Тэгвэл цэргийн дарга хүн ямар байдаг юм бол та гэсэн бодлоос эхлээд би яг цэргийн хүн болох ёстой гэж бодоод. Тэгээд нөгөө тэгэл их орон 36 гэсэн цэрэгчлийн тэмцээнүүдэд оролцож. Тэгээд ер нь бол цэргийн хүн болох миний хүсэл мөрөөдөл бүр илүү тодорхой болсон. Аргэр нээс нөхөд манад одоо хэлчихсэн.
хэрэггүй эдими ерөөд бол одоо хөвгүүд олонтой сургууль гэж хэлчихсэн. Тэр үед яг гүжүүдэлсээр агаад одоо нэгснэ зөрүүдэлсээр агаад яг үндэсний план сургуулийг сонгож орж ирчихсэн. Тэр нь ч гэсэн одоо надад эргээд давуу тал болж байгаа. Яг өөрийнхөө мөрөөдөл зориг болоод ингэ явж байгаа болохоор надад бол бүр илүү гоё аз жаргалтай байдаг. Магадгүй цэргийн хүн болоод бие дааж айгүй одоо бие дааж сурдаг нэгт хоёрдоо гэх юм бол хувийн зохион байгуулалттай болдог. Энэ нь болохоор яг цэрэг хүн болоход надад бол айгүй тийм давуу тал болсон юм болов уу гэж би боддог. Цэргийн сургууль сурахын сайхан нэг бол одоо олон аавын хүүхдүүдтэй нөхөрлөн тэр хүүхдүүдтэй мөр зэрэгчд сурна, алдаа оноо, зовлон шандал бүгдийг одоо хамт хуваалцдаг. Үндэсний батлан хамгаалахын нэг сургууль үйсэн 4 жил энэ суралцах хугацаанд одоо хэцүү бэрхшээлтэй зүйлд маш тохиолж исэн хацах 40 градус хүртэл бид нар гадаа ямар ч эмгтэй зэрэг албаагч гэж ялгарахгүйгээр яг эрчүүдтэйгээ адилхан зогсож исэн. Манай эмгтэй сонсогч нарын тэр төсвөр төвчээр хатуушлал нь бүр эрчүүдээс тутгааргүй гайхалтай байдаг. Бусдыг хэрхэн яаж манлайлах вэ? Бусдыг одоо хэрхэн яаж удирдах зохион байгуулах вэ гэдэг зүйлүүдийг 4 жилийн хугацаанд сурч авсан. За манай сургуулийн одоо давуу тал нь гэх юм бол 4 жил сурахтаа одоо үн төлбөргүй сургалтын төлбөр, орон байрны төлбөр, хувь цанаар гэхгүй бүгдийн цаанаас улсаас гаргаад өгчдөг. Хичээл сургууль даатгалын бүх урсгал зардлыг бол ингээд төрөөс хангаад өгчдөг. Мөн одоо суралцж байгаа хугацаанд зэрэг аль паспорт тооцоож байгаа мó цолны цалин олгодог. Тэгээд шууд төгсөн гутаа 100% ажлын байраар хангагддаг. Тийм давуу талтай. Үндэсний батлан хамт сургуулийг сонгож суралцаарай. Эх орны төлөө нэвтрүүлгийн 7 хоногийн дугаартай хамт байсан эрхэм танд баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргээ уулзъя. Түр баяртай.